Yeah, yeah, Let me show you how you talk to me. Ride around the city, you get lost with me. I don't understand how I get in and I walk with it. Okay, blindside. Let me show you how you talk to me. Ride around the city, you get lost with me. I don't understand how I get in and I walk with it. Telling me to quit it. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Биний твэд тавтай морил өнөөдрийнхээ дугаараар би юу хийх юм бэ гэхлээр мейкап бичлэг хийх болно. Тэгээд би болохоор зөвхөн өөрийнхөө өдөр тутамдаа хэрэглэдэг мейкапынхаа талаар бичлэг хийх гэж байгаа. Энэ болохоор ерөөсөө та нарт заах мейкап бичлэг биш, би зүгээр л иймэрхүү төрлийн мейкап хийдэг юм аа гэсэн үднээс л имжлэг хийж байгаа гэдгийг ойлгоорой. Мейкапын талаар туршлага муу, мэдлэг муу. Тийм болохоор боддог хүмүүс миний бичлэг үзэх юм бол үнэхээр инээдтэй хүүхдийн тоглоом шиг санагдах байх. Өөртөө тааруулаад бодчихдаг зүгээр энгийн хүн. Тэгээд өнгөнөөр хэлээж аваарай гэж хүсэж байна. Миний хийдэг мейкап болохоор жоохон Аз төрлийн мейкап би нүрэндээ хийдэг. За тэгээд илүү баймарлгүй шууд бичлэгэндээ орцгоё. Миний Монголын матрууд мөнх хөршгэ. За юуны дөрөнд би нүрэндээ эхлээд тосторхдаг. Ямар ч хамаагүй тосторхож болно. Нэр энэ араа би шатнаас унаад юм болгоцсон. Ямар үгүй. Одоо тэгэл тавилын юм да. Зүгээ бас. Тэгээд тосторхсныхаа дараагаар би ийм лошн ашигладаг. Би яагаад энийг ашигладаг вэ гэх юм бол би нэг яг энийг авсан дэлгүүр хичээлс одоо фондашныхаа доор ийм юм төрөх юм бол сайн байдаг гэл тэгэл лошн төрөх эхэлсэн. Primer энэ төрөх хэрэгтэй байдаг юм байлээ. Тэгээд тэрийг нь сайн мэдхгүй болохоор за дараагаар нь болохоор би шууд энийхээ дараа foundation төрөхдөг. Миний хэрэглэдэг foundation болохоор Maybelline Fit Me гэдэг foundation. Японы дэснээс хойш иймэрхүү дандаа cushion foundation аягүй хэрэглэдэг байсан. Гэтэ энэ Японых ч биш бүр солонгосыг хэрэглэдэг байсан. Зүгээр шууд ингээл аваад төрчдөг болохоор аягүй амар санагдаад. Жохон Европ талын бодлыг одоо ингээд сурмаар байгаа болохоор ийм foundation дахиад хэрэглэж эхэлсэн. Дээрэж аваад спонжер ингээд уусгачдаг. За ингээд фондашн төрсныхаа дараагаар би ийм powder ашигладаг. Ийм Kate гэдэг Японы брэндийн powder байгаа. Эндээс эхлээд нүрэндээ уусгаад ерөнхийдөө жоохон тослогддог хэсгүүдтэй ч юм уу. Тослогддог хэсгүүдтэй ч би бараг бүх хэсгээрээ тослогддог болохоор ингээд. Нэр энэ паудрын хамгийн гоё юм нь жоохон саатай юм шиг. Тэгээ тийм амар одоо шинжлэх ухааны амар тийм амар саа биш л дээ зүгээр. Нарны гэрэл нь жоохон ингэж гялалцаж харагддаг. Тэр нь надад амар таалагддаг болохоор би дандаа MKT-ийн паудрыг ашигладаг шүү. За дараагаар нь болохоор би хөмсгөө боддог. Тэнээр боддог. Ийм Монголоос авч ирсэн хаасаа гүлээдэг тийм гоо сахны тийм бараа зардаг газраас авч ирсэн. Гэтэ одоо хүртэл хэрэглэсээр л байгаа амар удаа хэрэглэж байна. Бараг 3-4 жил хэрэглэж байж бараг за 3-4 жил гэх юм аашаа. Ахлах сургуулиас аваад хэрэглэж байгаа. Багсны одоо цуглал монголохгүй. Мейкап артист биш юм чинь тэгэл байгаа юм ашиглаад тэгэл явж идэв штэ. Тэгээд энэ бор өнгөөсөө аваад атлаа ингэж нэг хальт байхгүй хэсэг нөхчөө дээдлээ болохоор ингэж хөмсгөндөө ингэж тооруулаад уусаа багсараа ингэж хэлбэр гаргана гэдэг бол аюу хэцүү. Тэр дараагийн өвөө дарагчин л юу хамгийн чухал point байгаа. Энд дээрээ л цэвэрхэн өвөнд ороод төгсөн. Тэгээ ерөөсөө хөмсгөө ерөөсөө бас бодож чаддгүй мó. Хөмсгөө боддог байсан үед маань ер нь бол аимшигтай. Заримдаа ингээл амар нарийнхан болгоод бодчихдаг байсан. Бүр ингээд хөмсгөө усаад ингээд нарийнхан болгодог байсан. Амар ингээд өргөн болчдөг байсан. Миний үсэг. Өвөө дарагчаа ингээд уусгаад за нэг иймэрхүү байна. Энэ болохоор бодоогүй хөмсг нь. Нэг хөмсгөө гайгүй утчаа нөгөө хөмсгөө бол заавалчгүй тэгэл өөр бодно да. Хойлыг найлхан бодсон үе бол байхгүй хаа. Уусаа гэхдээ хүний хоёрмс ч өөр гэдэг чинь тий.
Ингээд хүнсгөө бодчихлаа. Одоо тод харагдаж байгаа. Гэтэ ингээд нүдэ бодоод очих юм бол арай гайгүй харагдана. Нүдэ бодохтаа болохоор би Etude House гэж Солонгосын брэндийн ийм тэн байгаа. Жохон заван байгаа шүү. Тэнтгээс өмнө ихэд хамраа өндөрсөлт юм шүү дээ. Ээж өнгөөр би хамраа өндөрсөлдөг. Хүнсгнөөсөө ингээд явуулаад жохон ингээд ийм бол шууд саяныхаа өнгөөр бас би буцаад нүдээ тэнцдэг. Саяныхаа энэ өнгөөр. Дээд ингээд зохио бодсныхаа дараагаар би юм доод зохиоос боддог. Доод зохио бодох бол надад айгүй чухал. Яагаад гэвэл миний ингээд нүдтэй ийм нүдтэй би ийм тэгшгэн биш ингээд үндсэн нүдтэй биш ингээд дээшээ ингээд жоохон юу гэмдээ ийм мулан шиг юм уу? Шүниймэн энд хүн байна уу? Яагаад ингээд шүлнэ? Эхлэл хэсгээс авч аваад ингээд бодож байна. Тэгээ хайдлаа болохоор би бас өөр өнгөөр бодох болохоор нэг бодохгүй байсан байж болно. Энэ үзүүр хэсгийг би бор өнгөөр боддог. За ингээд бор өнгөөр бодсныхаа дараагаар би энэ саатай тэнийг ашигладаг. Нүднийхээ ингээд урд хэсгийг эхлээд саад орчдөг. Таны ягаанаар будсан да. Тэр ягаанаар будсан хэсэгтээ саагаад орчдөг. Нэг иймэрхүү болж байгаа. Төрхсөн болон төрхээгүй нүд нь иймэрхүү. Үдээ бол ингээд бодоод тусчлаа. Одоо энэ дээр контур тавиад сармаасаа бодоод тэгэл болоо. Миний нүүр бодолтой үед бол контур аль гэдгээр чухал. Би нүрээ бодаагүй байхдаа зөвхөн контур тавиад уруулаа бодоод гарчдаг. Гэтэ контур тавина гэдэг бол үнэхээр алан. Контур гоё тавьчих юм бол тэгэл тухайн өдөр ингээд гоё болно. Контур мохоо тавьчих юм бол би чаднаа. Би болохоор контур тавихдаа энэ нүднийхээ үзүүр хэсэгтээ л зөвхөн тавьдаг. Дэшээ бодчихлаа контур. За контур бол нэг иймэрхүү контур ингээд тавиад өчтөг. За одоо ер нь дуусчих шүү. Дуусчих. Одоо л жоохон ингээд хичээж будаад байгаа болохоос тэрнээс бол би бол бодолтой амар хурдан боддог. Ягаад гэвэл өглөө дандаа орой цэсрээд боддог болохоор 15 минут л зарцуулдаг. Чи бодсон юм уу? Сармаас дэрэлж ашиглаж агаад сармаасаа дэрэлгэснийхаа дараагаар сармаасаа бодно. Контра хэлээгүй юм шүү дээ. Энэ Maybelline юм контра ашигладаг. Энэ сармаасны бодог болохоор би Монголоос авч исэн Hanguk Cosmetics гээд миний ингээд сармуус ингээд жоох ингээд доошоогоо ямархсан баггүй ингээд доошоогоо шигүү. Тийм болохоор сармуусны бодог ингээд буучдаг байсан. Буудгүй сармуусны бодог хайж явж агаад энийг олсон. Энэ болохоор ерөөсө буудгүй. Чи энийг хэрэглээд нэг 2 жил болж тэгсэн мэт одоо хүртэл байсаар л. За болцлоо. Бацаа өнгөлтөөнийг ийм Canmake гэдэг ийм Японы брендийн ийм жоохон оранж өнгө ашигладаг. Хамарныхаа ингээд дээд хэсгээр тэгээд тэндээсээ уусгаад ингээд нүднийхаа ингээд доод хэсэгтээ. За ингээд болоо. Тэгээд дараа ийм highlight Сезон гэдэг брендийн highlight аваад ийм хэсгээр ингээд highlight хийсэн. Үсэг болгоод ингээд хайлаад тавьчих юм лээ. Уруулаа бол би нэг жоохон хайлт өнгөлцсөн байгаа. Суурьнд нь тийм ашигладаг. Ягаад гэвэл миний уруулын бодог арилааддаг болохоор дандаа юм тийм доороо тавьчихдаг. Жоохон ингээд арчиж чинь. Lily Violet гэдэг юм бас солонгосын юм уруулын бодог ашигладаг. Бодсныхаа дараагаар ингээд уусахтаа болохоор ингээд зүгээр л авчиж тийм нөө болон багсамсаараа уусгал арай гоё ахал та. Ингээл болоо нэг иймэрхүү болчихж байгаа. Бодчихдгүй нэг бодолт нэг иймэрхүү байлаа. Дараа нэг бодгоо харахаар яг ингээд солонгос бодолт болчиход байгаа юм да.
Яаж гоё Европ хотод шиг гоё бодох юм. Ер нь Монгол хотод дандаа Европ талын бодолтойг аягүй хэрэгэлдэг. Би тэг өөрөө ерөөсөн мейкап артист гэж зүгээр л өөртөө харуулаад бодчихдаг хүн болохоор та бүхэн маань хүлээцтэйгээр хандаж үзээрэй. Өдөр имжлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартава. Тэгээд дээрэс нь миний Instagram хуудсыг дагаарай. Би Instagram хуудсаа public болгосон болохоор BB гэдэг байгаа. Өдөр имжлэг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн имжлэг хүртэл түр баяртай. Let me show you how you talk to me. Run the city, you get lost with me. I don't understand how I get it and I walk with it. Telling me to quit it, I don't